За өглөөний минь төрхмөний Facebook аккаунтыг найзуудаа өглөөний минь хичээлдээ явж байна. Өглөө 7:49 парта. Тэ. За ийм байна. Ойрын өдрүүдэд манай ардчилсан намын сунгаа болж байгаа. Ардчилсан нам шинжилсэн бүртгэл хийж байгаа. Гэргээ гэж юм гардуулаа шинжилсэн бүртгэл хийж байгаа. Ерөнхийдөө бол алаан болж байна. Алаан гэдэг нь яах вэ? Нөгөө хуучны байсан одоо паразитгээ илчээд нөхдүүд нь байрлалаа тавьж өгөхгүй. Эргээл зууралдаа шаагаад байх. Одоо нөгөө хороон дээр баахан зарцаа буюу ардын нам бус хүмүүс хүчээр бүртгээл тэд нар нь яах вэ гэхээр зүгээр санал өгөх зорилготой. Тэрээс ямар нэгэн намын үнэт зүйл те үзэл баримтлал байхгүй. Хүн бол намд хэлсэхдээ яах вэ гэвэл үнэт зүйл үзэл баримтлалаараа хэлсдэг юм л да. Би нэг улс төржиж явахгүй. Тэгтээ яах вэ намд нэг гайгүй хүн байвал дэмжиж очиод нэг саналаа өгчий гэдэг нэг идэвхтэй улс төрийн байр суурьнаас тэгж явж болно л да. Одоо тийм байхгүй. Нэг дөрлөөл авчаал хүмүүсийг асар хэмжээгээр бүртгэж чинь. Юуг нь нуух вэ? Одоо жишээ нь сонгоо хайрхан дүүрэг дээр заяа. Сонгоо хайрхан дүүрэг дээр жишээ нь манай нөгөө Жэнко шүү дээ. Нутаг ага. Ярамгийн. Тэр чин далах чихэр махын бэксэн хүмүүсээ бүгдийг нь одоо зарцаа хэлбэрээр сонгоо хайрхан дүүргийн хороодууд дээр одоо ардчилсан намын гишүүнээр бүртгүүлсэн. Шууд хүчээр бүгдэд бүрдэг. Та нар цалиу өгж байгаа ойлгосон уу гэд. За тэгээд тэд нар нь яах вэ? Хагас өдөр очиод одоо Жэнкогийн хүмүүсийг шууд сонгоо хайрхан дүүргийн намын оронд оруулах гээд санал өгнө. За тэгээд сонгоо хайрхан дүүргийн намын оронд Жэнко олонх болохоор яах вэ? Сонгоо хайрхан дүүргээс үндэсний бодлогын оронд олон хүмүүс оруулж ирнэ. Тэ. Яг л тийм байдлаар л явж байна. За тэгэл одоо жишээ сонгон дээр бол одоо манай нөгөө Эрхэн баяр үү төмөн шууд тийм. Тэр чинь бас нэг хэдэн зуун ажилчнтай нөгөө шууд бүртгүүлж байна. Тэдний хүмүүс орно. Тэгэл өөрөө үндэсний бодлогын оронд орно гэдэг ч юм уу нэг ийм нэг золдон байдлаар заяа. За Баянгол дээр жишээ нь одоо хөрхи нар тусаад байна. Манай нөгөө Эрдэнэ биш үү? Америкаас ирж үхэх гэж тэгээд намтайгаа зуралдаад байх их үрчээ. Бас нэг баахан хамаатнууд хамааралс бүхий хамаатан саднуудаа бүртгүүлээ шаагаад байна. Яг тийм мөнгө тарааж байгаатай адил сонгуул болж ир гэсэн үг. Одоо тэгээд нэг үзэл баримтлал яриад өрсөлдөө дийлэх юм уу яах юм мэдэхгүй л байна. Тэ. Энэ мэтлэнгээр нэг хулгайч нар шүлжээгээ хийгээд ингээд нэг новшийн одоо сүүлийн үед хийлэгдэд байна да. Хүмүүст чиг лалар байдлаар үзэж энэ гарууд. Яана. Чөтө намын нэр дээр ерөнхийлөгч боллоо, сайд хийлээ. Их хурлын гишүүд хэд удаа хийлээ. Юм гээгүүлсэнгүй одоо зүгээр улс төрөөс зайлчиж болдгоо байхдаа гэмээр нэг хэдэн хулгайчуд эргээл намтайгаа зуралдаад байх. Би нас ярих дургу. Өгшин залуу хамаагүй зүү хүмүүс нь явг л дээ. Өмнө тэд нар шиг улс төрд орж бузартаагүй зөв одоо энэ ах нар зөндөл байна шүү дээ. Тэд нар одоо тэдний зарцаатаа яаж үүсгэх вэ? Хар залуугаасаа тэд нар бол янз бүрийн юм муухай элдвд болоо хор шар мэдэхгүй тулдаал юу яасан шүү дээ. Улс төрөөс хойшоо сууж ирсэн шүү дээ. За одоо нэг намыг нэг ядарч явахт нь бас нэг ахуугаа шийдсэн юм да. За яах одоо юу яах нэг намынхаа төлөө улсынхаа төлөө нэг намдаа нэг хүчээ өргөдөө гэжээс ахмадуудыг бол хааж боож байна. Яг л ийм байна да. За миний энэ пэйжийг бол аккаунтыг гэцэх голцоо манай Баян онгорынхан даагдаг. За Баян онгорын ардчилсан намынхаа наашаа аагаад анхаарч байна. Та нар маань ингээд одоо манай намд чинь тэгээд хөрхи надаас хойш орж ирсэн залуучууд чихвээ, надаас хойш намд орж ирсэн хүмүүс зөндөөвээ. Би бол одоо ардчлалын төлөө харал 20-ээс явсан. Одоо барьцаан чих нь хаашаа. Зүгээр та нартай бол хангалттай багшлан заан зөвлөн л дөө. Та нар миний зөвлөгөөг аагаад уугаад авч ирдэгхөө. Их хурлын сонгуульд 1-р тойрогт бол одоо мань очиж нэмэр болсон. Орон нутгийн сонгуулиар та нар манай Баян онгорын намын тэр нэг хөөч намын дарга нэг бацаан бийдээ каранаар явсан ч ятсах мөнгө нэхээс солиороод исэн биз дээ. Ардуур юм зарцааны мөнгө нэхэд худлаа өнө хууль ус мөнгө нэхэд халаасандаа мөнгө нэхэд солиороод исэн. Тэгээ би одоо яаж элдв дотоо хууль ус мөнгө нэхэд байгаа чацганууд дээр очиод очиж чадаагүй. Та нар орон нутгийн сонгуульд дээр мөгийнхаа хөрөө дээр
энэ орон нутгийн сонгуул дээр биднийг дэмжиж гэсэн бол би яваад очиж шүү дээ, тий. Тэгээ орон нутгийн сонгуульд нам шаалгах чинь. Ардын нам эдэ улгаач нарт Баян онгорын. Тэгээ нэг том улс төр ярьсан нөхдүүд байгаад байдаг. Тэг ялж чаддгүй. Яг нэг өгүүлэхэд. Тэгэхээр та нар энэ удаа үндснийхээ бодлогын оронд нэг Женко Менко давталгүйгээр заяа. Женко Баян онгорыг үндсэндээ бол ашиглаад гондом шиг хайцсан шүү дээ. Тэ? Одоо болно заяа. Женкогийн хувийн нам биш. Нэг жоохон үзэл бодлороо яв. Харин орон нутгийн сонгуулиар, их хурлын сонгуулиар намаа ялуулахын тулд бас нэг намын санхүүжилтийг шийдчихдэг тийм ахуйгаа шийдтсэн тийм бяртай хүмүүсийг үндэсний зөвлөлт ороонд үндэсний бодлогын ороонд сонгож оруулаа. Баян онгорын намынхаа ойлгосноо. Тэ. Одоо би нүрцтэй гэмгүү. Тэгээ нүрцтэй аймгийн намын дараа гарч игч гинөө. Болж болно л та. Ялж чадвал болооч тэ. Тэгээ Женкогийн даалгавраар явж байгаа шүү дээ. Тэглээгээд ялж чадахгүй мэдэхгүй. Манай нүрцэд бол зүгээр ажлыг бол хариуцлагатай хийж магадгүй. Зүгээр улс төр дээр харизм гаргаад явах нь юу л бол доо. 20 онд бас тэгэл Женко миний мандатыг булаагаал за өнгөрсөн юм яриач яах вэ? Гэхдээ түүх юм да. Тэгээ нүрцэд булааж өгөөл явуулж ирсэн шүү дээ. Нүрцэд ягаад гэвэл үгэнд нь үгдөөгүй үгэнд нь орж коноп дарна. Хөглөх шиг үүрэг даалгавар биелүүлнэ гэл нүрцэд тийм залуучуудыг ашигладаг юм л да. Женко бол залуучуудыг яаж ашиглахаа дэндүү мэднэ. За яа. Тэгэл одоо за Баян онгорыг очиж базаатгал гэж л байгаа байх л да бодвол. Ингээд нэг дээрээс дохио зангааны улс төрөөр явал та нар хизээж Баян онгорын намд ялахгүй. 12 онд Баян онгорын аймаг анх удаа ялж исэн. Анх удаа шүү. 96 онд нэг хагас дотуу ялсан. Хагас дотуу ч аавас дээрээ засгалсан учраас хүчээр 12 онд ялахдаа 12 онд Баян онгорын аймагаас сонгогдсон үндэсний зөвлөлт хорооны гишүүд намынхаа санхүүжилтэнд сар болгон сая төгрөг шийддэг байсан юм. Би үндэсний зөвлөлт хороонд тэр үед байсан. Би сар болгон саяг өгдөг байсан. Тэгээ 9 үндэсний зөвлөлт хорооны гишүүн гэдэг чинь сард нэг 9 сая төгрөг ороод ирнэ мөн үү? Жилд нэг 100 гаруй сая төгрөг ороод ирнэ. Ингэж тэр мөнгөөр та нар нэг намын сурчлага сургалт тэгээд нэг намынхаа одоо зохион байгуулалтын ажлыг хийж 12 онд ялсан шүү дээ. Эвдээ үйж. Тэр шиг та нар бяртай хүмүүс оруулаа. Тий. Тэрнээс одоо өөрийнхөө ахыг шийдээгүй гэж өрөөлийн ахыг шийднэ гэдэг нэг хотлоо улс төр яриад том юм яриад яваад байвал чадахгүй. Ер нь улс төрд байна шүү дээ. Мөнгө олох гэж явдгүй маа. Тий. Манай ах нар бол мөнгө олох гэж явсан юм аа. Ахуй амьдралаа шийдэх гэж явсан юм аа хулгайч нар. Өөрсдөө хагартлаа баяжсан юм аа. Одоо улс төрөөс мөнгө олно гэдэг байдал тасан зогсож байгаа шүү. Тий. Улс төр ахуйгаа шийдсэн хүн бусдын ахуйг шийдэхин төлөө зүтгэдэг болохоос биш хин нэгэн хүн амьдралаа шийдэх гэж явдаг талбар биш шүү. Тий. Боловсрсон биер гэрээ засцсан бас нэг сонгуульд нэг гуйлагчин царайлахгүй нэг 5 ухуулагч авах чадвартай хүмүүс явдаг юм аа. Тэгээ үндэсний зөвлөлт хороо буюу үндэсний бодлогын хороонд орох чинь их хурлд нэр дэвших амбицтай хүмүүс ордог байхгүй юу? Тий. Одоо яг хуучин бол манайх улсын их хурлд 76 их хурлын гишүүн нэр дэвшдэг байлаа. Тэгээ Ардчилсан намын дүрэн бол 76-г үржих нь 3 гээд 228 гишүүн байлаа л да. Тэгээ өөрөөр хэлэх юм бол 3 дутмын 3 үндэсний зөвлөлт хорооны гишүүний нэг нь их хурлд нэр дэвшнэ гэсэн зорилгоор 3 дутмын дунд өрсөлдөө хийж 3-аар үржүүлж ирсэн юм. Тэгэхээр их хурлд нэр дэвших тийм аранктай нөхдүүдээ үндэсний бодлогын ороонд оруулаарай Баян онгорчуудаа. Би тэр болгон нэг лүү чи ярьж чадахгүй байна. Надад зэм завж алга. Өглөө чинь ингээд хичээлдээ явж байна. Женког бол та нар 2004 онд эх орон намаас орж ирсэн нөхрийг анх удаа өмнө нь 2000 он Женко нэр дэвшээд унсан шүү дээ. Ялагдсан шүү дээ. Одоо би санаж байна. Тухайн үед говийн тойргоос уу аавынхаа төрсөн сум тойргоос одоо нэг шийлэг дамб гээд ардын намын нэг өвгөнд нам ялагдчихсэн шүү дээ. Нутагтаа нэгт очиагүй нэг өвгөө очиод Женког нам шааж ирсэн шүү дээ. Тухайн үед. Тэ? Тэгээд 2004 онд нэг Ардчилсан намын буйнаар эх орон намаас нэр дэвшиж нэг юм гишүүн болж исэн юм аа Женко. За ёо. Тэгэд 8 онд би очиж бас Женког тухайн үед одоо бас л гинэ онгор хүүхдийн сэтгэлээр явж иж 10-20 живтэй очиж дэмжиж Женког их хурлын гишүүн болгочихлоо. 12 онд би
бетон гамбаг ялчаад Женко миний мандатыг дээрэмдэл тэгэл энэ хоёр чинь дээрэмдэ шаацсан шүү дээ. Тэглээгээд би гомдоогүй хоёулынгийн төлөө бас л улаа эрэгтэл явж ижил хоёулынгийн гишүүн болгож ялаа. Женко тэр үед амтарсан засгийн газар байгуулаад 4 яамны эзэн сууж илаа. Өөрөө бол хүнс хөдөө аж ахуйн хүнд үйлдвэрийн сайд гэдэг баг 2 яамтай дүүцгүүц яамны сайд шаагаад өөрийнхөө гөлгийг ганц үхийг зам тээврийн яамны сайдаар тавиад Сэтэн дамбын оюун гэрэл тухайн үед Женкогийн фракц байсан соёлын яамыг шаагаад луу бол тухайн үед одоо бас Женкогийн фракц байсан гадаад хэргийн яамыг аваад ингээд Женко ардчил намыг шантаажлж байгаа 4 яамыг авч ирсэн. Тэгээд 4 яамыг аваад өөрийнхөө гөлгнүүдийг дандаа тэр яамд удаж ирж ирсэн. Жишээ нь Бацаая гэдэг өөрийнхөө хамгаалагчийг одоо төрийн албаны хууль зөрчөөд төрд нэг өдөр ажиллаж үзээгөө хамгаалагч Бацаана аваачаад зам тээврийн яамны төрийн нэрийн бичгийн дараагаар тавьж хууль зөрчиж тавьж томилжээ л шүү дээ. Боддоо дандаа өөрийнхөө эрх ашигын төлөө юм шаан заяа. Барилга хот байгуулалтын яамны дэд сайдаар өөрийнхөө үүдэн сууж идэг байгальмаг дэд сайдаар томилуулж ялаа. Энэ бол бодит түүх. Тэгэхэд Баянгороос Женко хэнийг шүүгч томилоогүй. Тухайн үед яг би бас нэг их хурлынхаа мандатыг өгсөн. 2 ах гараад ирсэн. За яг бас нэг төрдөө нэг ажил хийж үзье да. Дөрслөг сууя да. Би бас мөнгө одж яваа биш. Шин шударгаар яаж ажилтгийг яруулуудаар харуулъя да гэд зүтгэжсэн. Надад бол дэд сайдыг өстө Женко маа гэсэн. Тухайн үед Алтан уяг намын дарга байлаа. Ерөнхий сайд болцсон байлаа. Алтан уяг дээр дарга дээр ороо та нар яагаад намайг дэмжинэ гэсэн яасан бэ гэсэн чи Женкотойгоо яриа чи Женкогийн фракц Женко чи авдаг дэд сайдын кодыг авцоо гэж шаадгийг. Ингээд ардсан намыг хуваагаад идсэн шүү дээ улгаас нар. Тэгээ адаг сүлт нь яасан. Женкогийн томилсон юмнууд нь Женкогийн үүрэг даалгавраар өнөөдөр Бацаая шоронд явсан. Байгалмаа ял авсан. Дандаа ингэж хууль ус юм шаасан. За Баян онгорт 2 шин сум нэртэй нэг өгүүлэхэд балгас барьсан шүү дээ. Баянлагийн шин сумын соёлын төв ажиллахгүй цууратад сүүлд шинээр зандаг шатар төсөв цуулгаж иж нэг соёлын төв барьсан шүү дээ, тий? Спорт зал барьсан шүү дээ. Хужаагаас хог авсраад барьсан шүү дээ, тий? Тэрийг их модон гэж компанид өгж ирсэн. Барилгын сайд байгальмаа тэр бүгдийн зохион байгуулсан. Тий? Буу цагаанд одоо шин сум нь ерөнхийдөө нурж унж байгаа. Шин сум нэртэй 3 балгас барьсан шүү дээ, тий? Ийм л барьсан. Тэгээд их модон гэж компани өөрийнхөө нөгөө Жуудаа бүхий холбооны дэд ерөнхийлөгч гээд Жуудаа бүхий холбоогоор мань руу сайн шааж байгаа шүү дээ. Мөнгө угаадаг Женко. Тэг ойлгомжтой. Их модон компани Баян онгорын бүх тендерыг амссан. Женкогийн гүйлэг би захирал нь ямар хүн байдгийг мэдэхгүй. Уг нь миний бодлоор би Баян онгорынд байнга ярьдаг байсан та нарт. Уг нь Баян онгортой ажиллаж амьдарч байгаа залуучууд орон нутгийн бүтээн байгуулалтанд гар бие оролцох ёстой. Тэгээ мэдээж ажил хийж байгаа юм чинь гар хөдлөл амд осдно гэж мөн үү? Тэгээд одоо хөдөлмөр хийж байгаа юм чинь нэг 5-10 цаасны ашиг онно тэрүүгээр нь ахуй амьдралаа сайжруулна, ахуйгаа шийднэ мөн үү? Тэгэхэд Баян онгорын бүтээн байгуулалтын тэр Мазала паркийн хэдэн тэрбумын ажлыг тэр чигээр нэг модон шаагаад өгсөн шүү дээ. Тэгээ Баян онгорын залуучууд зүгээр боолын ажил хийж боолын цалин авсан. Яриад байвал бузар нь замбраагүй шүү дээ. Тэ? Ингээд нэг Баян онгорыг Женко эзэлсэн. Өмнө говийг ажнаа гэдэг нэг ярваад дарвайсан нүүрсний улгааж эзэлсэн. Нэг муухай ярваас өөрийгөө одоо нэг хин гэж боддیں۔ Хаа юм уу? Заа юм уу? Монголын эзэн юм уу? Нэг ярваагаал баагаа аврах шиг ацал залхаал. Ингээд нэг ярвайсан нэг Дон Корлеоне юм уу? Хайшин. Бас нэг ярвайсан дүрдээ орсон жүжигчин Петко өмнө говийг бацсан. Баян голыг Женко говийн Эрдэнэ гэдэг шунлын бузар бүр эзэгэнсэн. Ингээд та нар нэг дунд чатны намын хороо юу аймаг дүүргийн намын хороог одоо эзэгэндэгэ болооч хар новшнуудаа. Та нар тийм овоо байсан юм бол тэгээд жил дараад ялалт авсраад ардчлал намаа ялуулчихгүй байсан удгаачудаа. 12 онд ардчлалын салхи хэрэгжиж нэг юм Алтан уяг дарга эвлүүлж чөө нэг юм сөрөг одоо санал хуваахгүй бусад намуудыг баг эвсүүлэн бэрээ орж иж нэг юм ялсан. 12 оноос та нар хойш нар үдсэнгүй шүү дээ. 16 онд Зика вирус мө бэлтгэл гэдэг юм байлаа Алтан уягийн тий. Бэлтрэг гочид Зика вирус мө гүлэг ардчил намыг хамраар нь газар шаалгасан. Мань мэтийг намаас хөөж барьж иж. Тэ 20 онд Эрдэнэ ардчил намыг зараад идсэн. 24 онд ялах байсан
мөн ганц төмөр ярваагаад ардын намд манай хийжиж өөрөө нэг юм шадар сайд болохын тодорхой хамтран нэг жагсаатаар гişүүн болчихно гэж шааж ийж юм уу ярваасан бузар ялагдуулсан ийм л байгаа шүү дээ та нар. Ялах нь яасан нэг жил чадаагүй. Ягаад гэвэл та нарыг хулгайч гэдгийг чи Монголын ард түмэн мэдчихсэн заяа. Одоо битээ ингэж хөөрцөж худлаа шааж нэг тороолуудаа парзитлж дун чатны намын ороонд оруулж салж хагц чадахгүй өөрсдийнхөө гүлгнүүдийг үндэсний бодлогоо ороод оруулах гэдэг. Би хэлсэн шүү дээ. Зогтгөрөл дарга дээр намын үндэсний бодлогоо орооны хурал дээр намаа чадахжуулаа. Ахуйгаа шийдсэн, амьдралаа шийдсэн тийм нэг гайгүй чадвартай хүмүүс оруулаа. Тэгэхгүй нэг намаас орж иж хулгай хийх гэж байгаа хуулийн бити үндэсний бодлогоо ороонд оруулаад да. Үндэсний бодлогоо ороо гэдэг чинь ахуйгаа шийдсэн тийм чадaltaй гарууд ордог тийм том талбар тулааны. Тэр суума бүхээр ярихад бол одоо дээд зин тааш шүү дээ тий. Үндэсний бодлогоо ороо бол тэр жүүргийн гаруудыг авцраа шууд хүчээр шаах гэдэг юм. Нөгөөдөл нэг коноп болоод наа үндэсний бодлогоо ороонд орвол амьдрал сайжирна. Алан марна гэгээд лаглаги бодсон шааж байгаа байлгүй. Тийм байдгүй маа. Зөө ойлгосноо. Энэ мэтлэнгээр зүгээр нэг битүү тороолын шүлжээ явж сонгуулч гэжтэй. Тийм. Уг нь юм юу гэж яхаар зүгээр одоо чинь миний бодлоор бол Баянгорт очиод Баянгор аймгийн бүх арчилсан намын гишүүдийг одоо тэр том театр дээр ч үгүй юм цуглуулж байгаа хурал хийгээл за танахаас одоо яг ямар хүн үндэсний бодлогод их хурал нэр дэвшгэд шанстай та нар гээд за ахуйгаа шийдсэн нөгөөдөр сонгуулаар намдаа одоо ямар дэмжлэг үзүүлэх чадвартай гараад амлаадах самбар дээр хүчээд дансанд нийгэд гэж хагаад ингэж байдлаар уралдуулж байгаад оруулчих л та. Тэ? Өнөөдөр Женко Баянгороос одоо Баянгорын хэдэн залуучуудыг хошгируулсан. Орон нутагт байгаа залуучууд эхлээд орон нутгийнхаа намыг ялуулаад тах л та нар. Тэ? Орон нутгийн залуучуудыг одоо худлаа шаагаад гошгируулаад үндэсний бодлогын ороонд орох хэвээр энэ төр гээд жүжиг шаагаад өөрийнхөө конопыг бий болгохгүй шааж ирсэн. Уншнаа би үл Женког нэвтүүлсэн. Тэмээ хариулсан буурахын занг мэдэхгүй гэж мөн дуракийг 2008 оноос хойш олон удаа дэмжлээ. Сүүлд нь ард руугаа дагцлуулж төгжөлдүүлж би бүх мөхийн мэдэн шүү дээ наадах чинь. Заяагүй уулгаач. Баянгороос гарахтаа банк мөнгө тараадаг байсан. Мөнгөний өөрхийн манай оюун чимэг тараадаг байсан шүү дээ. Тухайн үед яг цагаа тулахаар алингаалт наадах чинь. Давхар юм хийж чөө гардаг байсан шүү дээ. Би Женког мэдэн заяа. Нэг шудраг хөрсөлтөд гарцсан гэж бодож байгаа юм. Шааж байгаа. Тэгээ мөнгө тараадаг аюутай тэгэнгүүтээ одоо төмөр зам амын гасаагаад төмөр замаас хангалттай мөнгө шаасан шүү дээ наадах чинь. Ерөнхийдөө бодоогүй шорж байгаа байсан шүү дээ. Одоо ингээд нэг нутаг ус байна уу хамаагүй хулгайчуудын бузрыг хаацайлах хэрэггүй над шиг ярих хэрэгтэй шүү дээ. Өмнө говийнхан тэр Батэрднийхээ бузрыг ярих хэрэгтэй. Баянголынхан Эрдэнэгийн бузрыг ярих хэрэгтэй. Тэг ингээд нэг дун чат юу ингээд эзлээд авцсан марна овшнууд. Тэгээ одоо үндэсний зөвлөлт хорон Женко олуулаа болонгуудаа ардчил намыг бацах гээд авах гээд байгаа байхгүй юу. Тэгээд улсад ардчил намыг авчвал ялуул бас цаашаад Монголыг баацна гэдэг мөн шунлын бузар. Би бол од жаргал Женко хоёр навшид хоёуланд нь дургу. Хоёулаа мөнгөний төлөө заяагүй навшнууд мөнгийг олж олноо. Тэгвэл бас зах самбраатай учир начиртай байх хэрэгтэй шүү дээ. Од жаргал Женко хоёр бол жинхэнэ шунлын бузар хоёр новш шүү дээ. Мөнгөний дэв шүгэлцсэн хоёр хулгайч шүү дээ. Хоёр шунлын бузар мөн хоёр новш. Од жаргал одоо Баянгорын одоо дархан цаастаа мазаалаг ухаж байгаа. Баянгорын байгаль гатуу. За өмнө нь Баянгорын засаг дарга алт ухаад онголцоо шаагаад байсан. Хөрхи манай аймгийнхаа мэднэ. Нэг сайхан авгаа зөв зүгээр явж байгаад аваараар чад. Өөрөө сүрт нь хор давдраар чад. Нэг ухаж гийгүүлээгүй л дээ. Чаавас тухайн үеийн дарга зүгээр нэг нинжа хэлбэрээр л ухаж ийсэн. Тэгээ бурхан аваа явцсан манай аймгийн засаг дарга байсан. Алт ухаад их одорж ийсэн шүү дээ. Од жаргалаа миний хөшөө зүгээрөө. Янз бүрийн өөрт чинь тохиолдлого үстэй миний өгөө. Миний про. Манай аймгийн мазалагын нутаг эвгүй шүү Хэцүү. Дархан цаастай газрыг ухаж байгаа шүү дээ. За өнөөдөр яах вэ? Чи тооноор нь хилээр нь алтавж иж болно. Хогортлоо баяжж иж болно. Тэ? Үүлийн уур хаалганд дурахгүй маа. Заяа андуурдгүй юм. Мазалагын газрыг устгаж байгаа. Чи зам бараагүй зүгээр одоо зам нь өөр гоё хөрс чиг эмзэг ийм үнс шиг ийм бүргээ олдсон байлаа шүү дээ. Хөрхи одоо тэгээд тэмээ усалдаг байсан тэр нөгөө задгаа ус мус ширэгж гин, гатж гин, гандж гин. Тэр говийн байгалыг тийм ээ
Яг тэр говьд чи бас нэг одоо боломжийн газраас нүүрс мөрс ухаж болно л доо. Тэр юм алт гэдэг чинь ус мус тэр байгалийн гягнаас бүх юмын одоо зохицолтолгоо байдаг гэсэн шүү дээ тий. Дод жаргал Женко хоёр бол Баян онгорын нэрийг ашиглаж байгаа болохоос Баян онгорын бодит над шиг Баян онгорын шороод олож өсөөгүй шүү дээ. Хоёр хулгайч нэг нь улс төрд орохоороо Баян онгорын гişаан, нэг нь очиж алтын ухаараа Баян онгорын гişаан. Хоёр хулгайч шунсын буузар од жаргалаа зүгээр өнөө. Янз бүрийн өөрт чинь тохиолдог үз. За тохиолдох үедээ яана эсвэл нөгөө шүгдэн мүгдэн гээд амар бурхан таглаа шаацсан надад юус тохиолдохгүй гэж бодож байна уу? Гэцүү шүү. Тэ. Бас зүг амьдраарай Тэ одоо нөгөө тэр говийнхоо мазаалагийн алтыг одоо Баян онгорын ардын намын дарга марга нь шууд энэ компанид ажил өг гэдэг нэр өгдөг гэсэн. Энэ хүнийг ажилд ав гэд. Одоо болоо мө од жаргал новшин Женко хоёр хоёулаа зүгээр манай нутгийн буйныг хангалттай эдлээ мө хоёр бузар минь хоёрыг зүгээр Монголоос зайлэхэд баг багтсан шүү мө хоёр новшнуудаа. Үнэн шүү дээ нэг өгөөлөхөд хүний амьдралд их юм хэрэггүй. Нэг 3 сая 500 мянган монголчууд бүгдээрээ л гоё амьдрмаар байна шүү дээ. Хоёр шиг. Хоёр гоё амьдраад бусд нь ийм лалар амьдрч болохгүй үстэй. Шунлын бузруудаа тэрийг аваслаг Монголоос төрж байгаа дэлхийн бизнесмен гэж боддог баг та. Дэлхийн тэр бомтон бизнесмэнүүд бол хоёрыг од жаргалыг хараад бол гөхөнөд нүрнэ. Монголын золбин чаавас нутгаа алж байгаа. Монголыгаа бүх юмыг шааддаг байсан гэсэн шүү дээ. Женко ч од жаргалыг яагаад ингэж үхэхэд тулаад хоорондоо хатаархаад идэхээр зэрэг од жаргал нүүрсний ургаатай болчлоо би од нүүрсний ургаатай болно гэж шунсан. Од жаргал надаас илүү хулгай хийчлээ би илүү хулгай хийнэ гэж шунсан. Хэрээнийхээ хариг гайхах хичээр ийм л юм ийсэн. Нисхий ямрын мэглээ ингээд нэг манантай үед буудаг нэг агарын ийм тохиолдлыг од жаргал тухайн үед тендер аваад шаагаад хуучин социализм үеийн юм хаанаас хоцрогдсон гэмээр юм тухайн үед нийлүүлсэн нэг зам тээврийн сайд болоод мэдлээ гэж Женко яриа сууж ирсэн шүү дээ. Од жаргал бузар юм а гэд. Хөшгөний ард бол од жаргал лалрын юм ихээс. Монголын ард бол од жаргалыг бол амар тийм джентльмен, бизнесмен гэж хардаг баг. Жигхэн шунлын лалрын бузартай мөн новши банд зөө. Одоо нэг хараалын үг хэлмээргүй байна. Тэгтээ бодит байдал шүү дээ. Энэ өгөөлөхөд. За тэгэхээр Женко зүгээр Баян онгорын намыг зүгээр хайчаарай заяа. Манай эдэн залуучуудыг битгий толгойг нэрвүүлээд байгаа. Одоо хаа байсан орон нутагт амьдардаг залуучууд хотод ирээд чиний коноп хийгээд үндэсний бодлогын орон дээр сууж яах вэ? Үндэсний бодлогын оронд их сүйдтэй байдгүй маа. Залуучуудаа. Нэг сүйдтэй байдгүй. Их хурлд нэр дэвшгээр хэнийг дэвшүүлгүйгээр нэг худлаа өнөн батламжилсан дүр үзүүлдэг. Өөр юм юу ч байхгүй. Тэгээ сүүлд нь засаг масаг тэрвэзэн хамтрахаар бол эсвэл засаг ялцсан үед үндэсний бодлогын ороогоор оруулаад тэр албан тушаал тэгнэ ингэн тийм байхгүй дарга нар шийдэж шаачтай. Үндэсний бодлогын орон нэг сүйдтэй байдгүй. Харин үндэсний бодлогын орондоо үнэхээр намдаа зүрх сэтгэлтэй тийм чадaltaй хүмүүсийг оруул Баян онгорчуудаа. За ёо. За өшөө тэгээд нэрлээд ярина да. Ярина. Би зүгээр намайг архив гэд би ойлгочиход болно заяа. Би энэ хулгайч нарын хүүхдүүдийг архивд байгаа юм шиг мэдэн штэ. Намайга эдэн хулгайчийг ардын намын эдэн хулгайч нартай. Ягаад гэвэл монголчууд цөөхөн энэ ардчлалын замд богинохон 36 жилийн түүх байна. Би өнөөдөр 46 таа. Намайг 10 настай байгаад ардчлалын салхи сэвэлцчихээ Монгол улсад. Тэ 20-той би бас энэ улс төрд одоо тэ энэ тухайн үе зүгээр намын жим дэмжигч гишүүнээр л гүйдэг байлаа л та. Би 20-той ингээд ардчлал нам гарахаар нь Балкадын тарааж гүүгээл энэ сонгуульд нэр дэвшгээр нь тэгээд оюутан байхдаа дэмжээл ах нарынхаа сонгуульд яваал. Тэгээд нэг ахуй амьдралаа шийдсэний дараагаар заавс эндрээс юу дутах уу гэж бодогддгийм байлээ өөр ирэхгүй. Бас нэг 5 цаастаа болчлоо. Би ер нь эдрээс юу дутдгийг Женко болгачаас гэл тухайн үед бас нэр дэвшгээл явж ялаа. Өнөөдөр Женко миний мандатыг булаагаагүй байсан бол би одоо за өнгөрсөн юм ярмааргүй зөө. 32 настай айл хэдий их хурлын гишүүн болсон. Өнөөдөр 12, 16, 20, 24-гээ 4 удаа суудсан. Дуршлагтай парламент ч. Тэгдгүү маа оюун эрдэнэ ахын дөө гэж сууж явах байсан шүү дээ. Би одоо гудамнаас ингээд тандалт аваад энэ хулгайч нарын бузар бузааг дэлгээд бас жижирүүлж яхад ордонд ороход би эдрийг алийг нь алдуулаад бас нэг Монгол улсын хөгжил цэцгэлийг арай өөр болгохын төлөө номонд нь жоохон ч ихсэн бас хувь нэмрээ оруулсан явж байгаа шүү. Өнөөдөр ордонд их хурлын гишүүд бол хувилдаал нэг өөрийнхөө сонгуульд явсан залбин гүйлгийг яг Женко шиг Женко нөгөө хамгаалагчаа төрийн нарийнаар тавьдаг шиг та нар өөрсдийнхөө гүйлгүүдийг дараагаар томилж тэрүүгээрээ дамжуулж
тендер шааж хулгай хийж байгаа нь үнэн шүү дээ, тий? Одоо энэ АТ-гийн дарга Таштава та намайг хүлээж авч уулзах юм бол би танд яаж авилгалтай тэмцэлтгийг яруу тодор ярьж өгч болно шүү. Энэ хулгайч нарын үг төгийг би дэндүү мэднэ шүү дээ, тий? Энэ нөгөө хэлэхэд энэ автобусны бууд дээр баах хүмүүс хараад байна. Нөгөө нөхөрч энэ ч лайв хийсэн шааж ийн гэж байгаа хаягтай бүгд над руу хараад байгаа. Ийм л байна да. За нөгөө 40-оос хичээлтэй. Тэш өнөөдөр яг нэг нөгөө хэлэхэд миний бас нэг за одоо тэгтээ яах вэ? Өнгөрсөн юм би ярих онгошгүй хүндээ дургу. Тэгээд болохгүй юм болоогүй л үз, болох юм болоо л үз. Тэгээд Монголын заяа их гэдэг шиг би одоо 40 хүрсэн 4 дарсан ат гэдэг үлээ. Тэрний шиг 40 гарч ижил одоо шороо оронд орж ижил улс төрийн замналаар явж энэ нийгмийнхаа төлөө зүтгэх ёстой байсан байлгүй дээ л гэж бодож байна. Заримдаа ч одоо шоронд орсондоо баярлаад байх ч юм алга. Ер нь бас баярлдгийг шүү. Тэгээ шоронд орлоод баярлаа гэж бас хайшаа алдаа оноогоо дэнсэлсэн шүү. Би ч бас эхлүүл давлуу явсан юм байлээ. Тэ дайвж налж ядж гин гэж надд бол алдаа их байсан л да. Одоо бол зарим нь бол нэг жоохон одод болчоор амраа зангидаа ярваагаал ажнаа шиг одоо Женко ордонд яаж алхаад байгаа юм бэ? Карментэй гараа шаац ярваагаал хүмүүсгөө зангидаал клип шаашаа шаах юм а. Зүгээр л бас Монгол улсын ерөнхийлөгч байсан намбагаа нэг очир утгаа нэг инээмсэглээл гоё алхаж яадаг байсан та хөөрх юм. Нэг очир утгаа шиг гоё нэг алхаж иж болно доо. Нэг ярваагаал мафны толгойлогч шиг. Ерөнхийлөгч байсан хүн зүгээр ингээд нэг аль нэгэн нам гэд далдган солиор улс төр гэхгүйгээр ерөнхийлөгч чинь бүх ард түмний баталгаа ив нэгдлийн хангагч шүү дээ, тийм биз дээ. Зүгээр л одоо ингээд аль нэгэн нам гэхгүйгээр нэг сайхан одоо баг банд шиг тэтэм үг бичиж чадахгүй гал та баг банд тэгээд тэтэм үг нэртэй нэг баахан худлаа юм гаргасан шулдыг бузал та тэтэм үгнийхээ эсрэг шаацсан. Тэтэм үг бичиж чадахгүй баг. Тэгтээ мөрөөрөө нэг очир утгаа шиг явж болдгоо мө Женко ой. Аль ярваагаал ордонд орол. Нөгөө сэтгүүлчднээс галтаач алдураакууд нэг Женкогоос яриа авах гал тэр улгачаас хүүрэнд нь яриа авдээ. Хаяач Монголыг хорлсон овштой. Шунлын бузар штэ. Тэ? Өнөөдөр хоёр бузар өрсөлдөж байгаа л Мегамбинк бол гэж газрын бузрыг ард түмэн Улаанбаатарчууд үзэхгүй байж байгаа л хоёр бузраас за яах вэ да бас нэг Женко тухайн үед нэг мегас арай илүү бузар юм да гэж бодоод оруулсан шүү дээ. Ерөнхийлөгчөөр сонгосон. Сонголтгүй сонгуул болж исэн шүү дээ. Тэ? Нэрэн зүгээр болж болдгүй мөн овшнууд. Женко битэж ичрээ салглаад харш унлын бузар минь мянганы тонуулч минь. Одоо би яг нэгэд байнга яриад яг үгүй чимээг л бодоод яваад байсан. Тэгсэн чи одоо бүр даварцсан арчсан нам руу гар урууга дүрээ шаагаад байх юм. Тэгэд Женко та нарыг ашиглая шүү. Далах чигрийнхаа та нар дэртэрэгөө хийдэг ажлаа хийгээд авдаг цалингаа авж байгаа Женкогийн даалгавраар торол хийж болохгүй шүү. Та нар очиод тухайн дүүргийн намын оронд нь гайгүй шиг тэ нэг үзэл баримталтай хүмүүсийг зөвөөрөө дэмжчихээр. Тэгэхгүй тэгэл гөлөг шиг дөрлүүлээл очиод Женко улгаа чи сонгосныг сонгоо явж иж болохгүй шүү дээ. Ингэж улс төр залуучуудыг ашигладаг. Тэгээ эргээд өөрөө шаадаг. Өөрөө гарч ирээд олон хүнийг хэлмэгдүүлж шоронд явуулсан шүү дээ Женко улгаач. Хүний мууз нэг бас нэг лаг одоо хэнийг дуурайгаад байгаа яагаад байгаа юм те зүгээр баахан хүн шоронд гүчээр хэлмэгдүүл шаасан шүү дээ Женко те тухайн үед прокурор нь алимын цэцэг гэл янз янзээр эрэгдээд байсан нэг хэсэг бол зүгээр баг дарангуйлд тогтоогоо алдсан шүү дээ яг нэг нөгөө хэлэхэд те гүчээр өөрхий би өчигдөр нөгөө дээр сод явж байгаад нэг ахтай таарлаа манай нутгийн ахтай. Тэр ахыг бол ерөөсөө шууд тагнуудын даргаыг дуудж ирэл наадгаа барьж 20 гэж шаадаг байсан гэж боддоо. За яг уулгаач. Тэгээ манай нутгаас сонгогдчихсэн бас ахуйгаа шийдсэн амьдралаа шийдсэн бизнесмен ардын намын нэг ах л да гээд нэг ах. Бусаанд нэг за яг нам нэг та нэг бусаан руу явж чадвар тэхгүй бол Женко таныг барьж 20 гэдэг нэгэд явуулсан чи бусаанаас шууд болиулсан гэж байгаа. Нэр ус хансан байж болно. Хайч болдгүй мө. Тэгэл дуудаж ирэл ерөөсөө наад бузрыг би тэр ахаа сонссон штэ. Одоо нэрийг хэлээд яах вэ? Барьж ирэл энийг 20 гэж шаадаг гэж байгаа байхгүй юу? Улаан дарангуйлд тогтооно. Женко улсаа одоо цуг явж байгаа найз нөхдөс нь Женког үзэж байгаа юм байна уу? Батуул үзэхгүй байгаа зү.
Манай мөн саах ч гэсэн бид хоёр бас үзэл бодол таардгүй маа. Саах. Үцхгүй штэ. Өөрөө үсэг хүүрээ ээж Женког ерөнхийлөгчөөр сонгоход нь даалдгын жовс. Засвар арамга. Үнэн штэ тий. Одоо найзууд нь үцхгүй. Ийм л хулгайч нар. Та нар найз нөхөр гэчээ тэгээд одоо сүүлд нь ингээд нэгнийхээ бузрыг дуудаад байж хасаа бас ич хэрэгтэй штэ. Нөхөрлж чадахгүй хулгайч нарын нөхөрлөл нь өөр байсан байгаа байхгүй юу? Ийм л хогийн шаарнууд. За би ингэ сургууль дээр ирчлээ. Хичээл доор. За тэгээд энэ Ардчилсан намын энэ нэг юунаас савра татаа Женко хош ойлгосноо. Өмнө говь дээр ажна гэд мөн шунлын бузар минь савра татаараа хош ойлгосноо. Муулгаач минь. Нүрснээ уулгаач шүү дээ тэр муулгаач. Нэг авгаа сольсныг мөн янтаасан золбо хулгаач вэ? Би золбон гэдэг сэтгэлгээгийн золбон гэж байгаа. За Баянголоос би яагаад Баянгол дүүргээсээ дүүргийн иргэдийн хуралд тэгээ цаашлаад үндэсний бодлогын ороонд өрсөлдөж орох гээд байгаа юм бэ гэвэл Эрдэнэ бузраас Баянголын намыг Баянголын залуучууд Баянголын мөрөөрөө явж байгаа арчлагчдад энэ намыг салгаж өгөх гээд байгаа маа. Өөр надад амби салах. Би нэг Баянголын дүүргийн хуралд өрсөлдөх гээд байгаа шаардлагач байхгүй. Тэ. За ийм байна. Түр баяртай. Тэгэд Ардчилсан намынхаа та нар энэ удаа нэг зүгээр нэг тороолдохгүйгээр саналаа өгөхгүй бол хоорондоо алдалцж байгаа. Яг сонгуул болохоор манайханд нам шаалгачдаг. Манай намын анхнар чааваас ардын намын өвөнөрт нам шаалгаж ирсэн шүү дээ. Зандаагийн инколд мөн бэлтрэг мөн Зика вирус удахгүй шоронд явж ялтан болно. Би мэдэж байна. Зиколдо чи бол ялтан байх хэрэгтэй уулгаач шүү заяа. Тэр шүүгийнхаа прокуроруудаа наад мөн Зика вирустэй тэр инк амгаланд ял өгсөн шиг наадах чинь хэркамны бол тэр адилхан ял өгөх хэрэгтэй шүү дээ. Тэ? Зика уулгаач цагтаа бас авилгалтай тэмцэх газрын нэг даргаар нөгөөх нь зайлд үхсэн л дээ бурхан аваа явцсан. Ягаад гэвэл Зикагийн даалгавраар олон хүнийг барьж хоронд хийжсэн. Үүлийн өөр хаалганд дурахгүй гэж. Тэр нь үхсэн. Бурхан аваа явцсан заа. Олон залуучуудыг Зика чи шорон шаасан да уулгаачаа барьж хор гэж ганцхан мессежчдэг. Энийг хор дураараа шааддаг. Нөгөөдөл нь ч тэрний дураар бас хордог шаадсан. Монголын хууль сахиулах байгууллагын нэр үндийг бас юм уу гөлгөнүүдийн даалгавраар та нар ингэж болохгүй шүү дээ. Тэ? Зика чи ганданд нэр дэвшээл Баянголд нэр дэвшээл чи ардын намын дэтгүүрийн өвгөн лүндэд нам шаалгаа үсттэй. Энд хүлээ лүндээ үлээ. Нам шаалгасан шүү дээ чаавас. Арчаагүй уулгаачууд. Биднийг болохоор зэрэг эрх мэдлэр зэнтэн залуучуудаа барьж хориол муугийн үзэл хэрэг үүсгээ шаагаад байдаг. Ардын намын өвөнөрт насаараа нам шаалгасан. Би харин ардын намын өвөнөрийг чинь удам судраар үе удамаар нам шаагаа үсттэй уулгаачуудыг. Нямдорч гэрдэг өрөнд орон нисгэд хүүхдийн салавч өгöd гадаад тэргийн яамны гадаа чир зугцраад гөл болгоо үсттэй. Ардын намын харин авилгалчийн өвөнөрийг би үр хүүхдтэй харин будаа болгосон шүү. Гөлөг болгосон шүү. Та нар бол харин ардын намын өвөнөрт нам шаалгадаг уулгаач нар. За ийм бай түр баяртай. Хичээлд орой. Яриул их л юм байна. Одоо энэ өнөөдрийнхээ лайвыг өглөөний лайвыг үүгээр өндөрлчи төр 400 та. За ёо. Тэ. За тэгээд Ардчилсан намаа савра дотор хэдэн уулгаач нараа би үндэсний бодлогын ороонд орж жагаад хэдэн уулгаач нарыг өшөөж хааш нь хөөн. За тэр дорилогч юм бас үндэсний бодлогын ороонд өрсөлдөхгүй шаава. Ой. Ерөнхий прокурор байсан. Дорилогч ба бузрыг чи мэдэн шүү Надаар бузраар дуудуулахгүйгээ тулвал тэр үндэсний бодлогын ороонд нэр мэр дэвш судлаа шаагаад байгаад одонгийн цогт гэрлээс хол яваараа ойлгосноо. Тэ. Одоо зөвлөх нь гэсэн шааж байгаа гэсэн. Би бузрыг мэднэ л дээ. Одоо ярих гэхээр дахиад амжихгүй байна. Нэрш энэ уулгаачдын бузрыг би дэнтөө мэднэ. За түр баяртай. Хичээл дорох цаг болчихлоо.